хэмжээндээ төрийн өргөн магнад цуураатай бүр төвхөнд төрийн өргөн мандууд хэрэг мөрөн наадмаараа бахарч байдаг. Эртний соёл Монгол ардын аман зохиолын нэг төрөл сайн сайхныг бэлэгдэн зөгнөж аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөл биелэн бүтхийг зөгнөн хүссэн зан үйлийн холбогдолтой яруу хэллэгийг ёроолгэн. Ёроолн дотроо гэрийн эрүүл. Шинэ гэртээ зориулсан шинэ гэрийн эздэд сайн сайхныг хүссэн эрүүл. Хормын эрүүл. Гэр бүл болж байгаа хосын амьдралд сайн сайхныг хүссэн сөнгийн эрүүл. Айраг архины сав дүүрэн байхыг бэлэгдсэн гэх мэт олон янз байна. Зэ намтлаг хонгор хүүгийнхаа нартын жамыг тодруулах нандин энэ өдөр настан болоод найз нөхдөд найрлан зангагтай нанчууд саргатыг уулгүй наан цаана бодолгүй үүдс бүгдэд дэлгэрүүлсэн өрг хүүхдээ хайраасан хүүгийн сэтгэлийг таатсан хөмбөр бэлэгтэй хүмдэлж өгөхөд тодгойхон байна. Зэ дагн нэлхий далдартай даамаа цай хүү олохын үлзийблэгтэй сая ёрлыг өөдөд нь өргөн байр дэвшүүлэн алтгая. Ёроол үеийн хүрээнд ёроол авах, ёроол барих гэсэн хэллэггүй. Ёроолын хариуд ёроол бат оршиг, ёроолоор болдгоо гэж бэлэг тэмбэрл биелэх сайны учрал бүрдхийг бэлэгдэн хэлдэг. Монголчууд ёроолын үзүүрт тос хэмээн бэлгшээдэг. Ёроол нь сүсэг бишрэл шашин суртахууны үүрэг зориулалтаар хөгжсөн. Жишээ нь сайныг хүсэж бурхад догштыг магтан аргацсан ёроол айлтгах зан үйл хийдэг. Ёроолыг Монгол улсын соёлын бие тусовын төлөөлөн үндэсний бүртгэлийн эххэл аман уламжлал илэрхийллүүд ай савд бүрдгсэн байдаг.